За сайн байцгаана уу, та бүхэндээ үзэх өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн бичлэгээр би нөгөө төрөөчийн бичлэг дээр нэг тийм худлаа эрэгтэй хүмүүсийн тухай ярьсан бол өнөөдөр эмэгтэй хүмүүсийн талаар ярих чинь. Гэхдээ эмэгтэй хүнийхэн талаар ярих надад амар хэцүү байна. Яа тэгвэл би өөрөөсөө босод эмэгтэй хүмүүсийг тийм сайн мэддэггүй юм шиг байна. Тэгэхээр одоо өөр дээрээ тулгуурлал ярэ гэж бодож байна доо. За худлаа эмэгтэй хүн. Ямар ч байсан хоёр төрлийн эмэгтэй байна. Нэг нь болохоор нөгөө өмнөх бичлэг дээр гарсан шиг эго томтой. Тэр эмэгтэй хүмүүс бол илүү зөөлөн сайхан сэтгэлтэй эрэгтэй хүнийг сонгож аваад тэгээд гэр бүл болоод тэгээд тэднэрийгээ ер нь жоохон тамлах маягтай амьдэрдэг. Одоо нөгөө эр хүний сүр сүлдийн байхгүй болтол нэг юм бацчдаг эмэгтэй хүмүүс байд юм да. Тэгэл нөгөө нөхөр нь яг хэрүүл урал хийхгүй аясаар нь ч гэсэндээ ингээд сүр сүлд нь унаад яваад байдаг тийм эмэгтэй хүмүүс байдаг. Тэгээ хоёр дахь төрөл нь болохоор начиг. За би болохоор яг бацхгүйч гэсэндээ жоохон худлаа байсан байна даа л гэж бодоол сууж ийн л та. За яаж худлаа байсан бэ гэхээр ямарваа нэгэн байдлаар тэр эрэгтэй хүнийг базах гэсэндээ ч юм уу эсвэл санаатаагаар хийсэн үйлдэл биш, санамсаргүйгээр худлаа байдаг байсан юм байна гэж сая жоохон бодоод олоод байгаа хгүй юу. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бодож санаж хэлж хийж ярьж байгаа юмнууд нь хоорондоо амар зөрөөтэй байдаг байсан юм байна. Одоо саяхныг хүртэл одоо хүртэл ч юм уу те. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр би чи ингээл аягүй сайхан сэтгэлтэй зөөлөн, нинжин, өрөвч эмэгтэй хүн гэл өөрийгөө зарлаа л байдаг. Тэгсэн хэрнээсээ яг яс юм дээрээ тулахаар за уучлаа гэл жишээлбэл те уучлаа гэл тэгвэл жинхнээсээ юусоо уучлж байгаагүй юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Зүгээр ингээд уучлахаас өөрөө аргагүй амьдралаа авч явах хэрэгтэй учраас уучлцдаг. Гэтэ дотроо л хизээж уучлаагүй. Тэгээ дотроо уучлаагүй гэдэг чинь нөгөө гомдол нь байж идэг. Тэгэл нэмэгдээд байж идэг. Тэр хэмжээгээр одоо тесрэх, уур уцаартай, гомдомтгой болох. За тэгэл байн сөхөж ярих ч юм уу те нэг жоохон ижлэгэн үйл явц тохиолдохоор л чи юм штэ гэд эхэлдэг ч юм уу. Тийм амар ядаргатай нэг хил хатуутай харин бүр уучлаа гэж хэлчихэд уучлахын бүр эсрэг зам байдал их гаргадаг байжтэй гэж бодлоо. Бас дээрэс нь би бол ингээл хүнийг амар сайн ойлгодог, эмпати сайтай хүн гэж өөрийгөө боддог. Тийм ч учраас би чамайг ямар ч нөхцөл байдалд ойлгож чаднаа гэдэг юм сэтгэлийг нөгөө хүндээ төрүүлдэг. Гэхдээ өөрөө ч гэсэн тэгэж бодоод байгаа хгүй юу. Ер нь бол би бол хүнийг ойлгож чаднаа л гэд бодоод байгаа. Гэтэ нөгөө нөхцөл байдал миний тооцоолсон шиг биш. Миний санснаас гадуур нөхцөл байдал орж ирэхэд тэрийг ойлгох чадваргүй гэдгээ өөрөө мэддэггүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо миний тооцоолол бол ингээ миний мэддэг хүрээнд л байдаг гэсэн мод байгаа байхгүй. Одоо гэр бүл бол нэг иймэрхүү байх хэвээр, нөхөр бол иймэрхүү байх хэвээр, нөхөр бол ийм байж болшгүй, байж болно гэж төсөөлөхгүй юмнуудаа одоо миний амьдрал тохиолдно гэдгийг ерөөсөө тооцож боддгоо. Тэгэхээр би ямар ч нөхцөлд энэ хүнийг ойлгоно гэд бодоод тэгж илэрхийлээд байдаг. Тэгэнгүүт миний санаанд багтахгүй амар хачаа юмнууд харахаар би тийш тэрийг ойлгож чадахгүй. Угаасаа чадахгүй. Тэгсэрнэ би чамайг ойлгодог. Нөгөө нэг яахтэй зүгээр өөрийнхөө төсөөлөл, өөрийнхөө тооцоол дотор байгаа юмыг ойлгодгоо. Би хүнийг ойлгодог гэдээ өөрөө ботцсон. Тэгээд миний мэдхгүй, миний тааварлаагүй, миний таамаглаагүй, миний амьдралдаа өөрийн биеэр хизээч хийхгүй байсан үйлдэлүүдийг нөгөө хүнээс харахаараа тэрийгэ ерөөсөө ойлгож чадахгүй, дандаа эсэргүүцдэг, тэмцдэг, хэрүүл урал хийдэг, уралдаг, гуцаарладаг ийм байсан байлаа. За тэгэл тэрнээс гадна би бол чамайг ч байхтай одоо тэр эрэгтэй хүнийг маш хүндэлдэг гэж бас өөрийгөө боддог. Би ер нь эрэгтэй хүсийг амар хүндэлдэг байхгүй юу? Айгу үнэлдэг. Тэгсэрнэ бас адилхан ийм хүндлэмгүй үйлдэлүүдийг
гаргахад нь ч юм уу те хүндлэнгүй байр байдлыг үзүүлэхэд нь хүндлэгээ болно гэдгээ бас тооцож чадаагүй. Тэгэл тооцоогүй учраас би чамайг хүндэлтгээл гэдээ яриад байна. Яг ясам дээр нөгөө хүнд болохоор өөрийг нь уучлаагүй, ойлгоогүй, хүндлэхгүй байгаа юм шиг тусгал буудаг. Өөрийнх нь хийж байгаа үйлдэлээс шалтгаалаад. Би болохоор би уг нь бол хүнийг ойлгодог, хүндэлдэг, уучилдаг гэж бодоод байдаг. Энд чинь ингээд би хэлж хийж байгаасаа шал эсрэг бодолтой учраас нөгөө хүндээ ингээд яаж тусч байгаагаа мэдгүй байдлаар нөгөө хүнийгээ одоо хуурам эхлэх гэх нь хайшин албаар одоо ингээ ашиг хонжоо гаргаж авах юм бол тулд зэлдэж хуураад байгаа биш ч гэсэндээ яг нөгөө хүлээлтээс нь эсрэг үйлдэлүүд хийх хилдгээсээ шал өөр байх гэдэг байдлаар ийм үнэн биш дүр зураг үзүүлдэг байсан юм байна гэж сая ингээд бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр би бас нөгөө нэг өөрөө хүмүүсээс үнэн байхыг шаарддаг хэрнээсээ өөрөө яг амьдрал дээр яг бодсон сансан хэлж ярьж байгаа зүйлүүд нь яг мөрөгдөг байсан юм уу гэвэл бас үгүй л болж таарах гэдэг юм л да. Яг гэвэл өөрөө тэрийг мэдтгүү. Одоо нөгөө бодит байдлын тооцоол, ирээдүйн эрсдлийн таамаглал энэ төр муу агаад байгаа болохоор нөгөө хүндээ одоо би чамайг юу ч болж исэн гэсэн хинч байсан гэсэн дэмжин ойлгоно хүндлэн түшин тулна гэж ойлгуулдаг өөрөө ч гэсэн тэгж боддог. Тэгэнгүүт нөгөө хүн чинь би юу ч хийсэн энэ хүн намайг хайрлна гэсэн хүлээлттэйгээр юу ч хамаагүй хийдэг. Тэгэнгүүт би миний мэдэхгүй таамаглаагүй миний санаанд орж ирэхгүй үйлдэл харахаараа нөгөө нэг амлсан амлалтандаа ерөөсөө байж чадаагүй юм байна да. Тэр хүнд өөрийгөө би ийм хүн шүү гэж ойлгуулсан тэр ойлголтондоо тохирч ерөөсөө чадаагүй юм байна да гэдэг нэг юм бодол гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол яг миний зүгээс үнэхээр буруутай үйл ажиллагаа болсон. Яад гэвэл би ингээд ийм зүйлийг би зөвшөөрөхгүй шүү гэдгийг илэрхийлээгүй. Ийм зүйлийг чи хийгээд ах юм бол би чамайг ойлгохгүй, хүндлэлээ алдна, чам дахиж итгэхэ болно гэдэг энэ хан хязгааруудыг сайн илэрхийлж тогтоож өгч чадаагүй. Юу ч болж исэн одоо хайрлна, хүндлэн гэдэг ийм байр сууриас гаднаа хандсан хэрнээсээ дотроосоо болохоор зөнгөөрөө нөгөө нэг хан хязгаар хаалтуудтай байснаа өөрөө ч мэдээгүй. Тэр хаалтуудыг мань даваад тэр хязгаарыг мань бүр ингээд хэтрүүлээд байхаар нөгөө нэг дотроос нь өөрөө мэдгүйгээр уучлдаггүй, ойлгодгүй, хүлээн зөвшөөрдөггүй, бартам, омглон тийм зан гарч ирээд тэгээд тийм одоо зөрчилтэй байдалтай байгаагаа өөрөө мэдхгүй учраас хэрүүл тэмцэл хийхээрээ яг хин буруутай гэдгийг ерөөсөй ойлгодог. Мэдээж би яг бүх амьдралаа дурч нөгөө хүнээ буруутгаж ирсэн. Гэхдээ энд надад бүр маш том алдаа байсан нь би өөрийгөө тэр хүнийг одоо юу ч хийж болно гэж ойлгуулсан. Гэхдээ юу ч хамаагүй хийхэд нь болохоор болохгүй гэдэг хязгааруудыг дандаа тавьдаг байсан юм билээ. Энэ болохоор нөгөө нэг одоо санамсаргүй ч гэсэндээ би хэлсэн амандаа байхгүй байна. Амныхаа арыг манахгүй байна гэсэн үг байгааз. Тэг хэрвээ би энийг аль дээр олж харсан бол миний шийдэл гарц гаргалгаа шал өөр байхсан байхгүй. Би тухайн үед болохоор ингээд нөгөө нэг зөөлөн зангаар нөгөө зөөлөн хатуугаа идэн гэдэг шиг хайрлаад хүндлээд урамшуулад байхад бүх юм болно гэж боддог байсан. Тэгээ хизэж болоогүй. Харин би тухайн үед энийг олж харсан бол чи намайг одоо тэ миний энэ хязгаарыг зөрчөөд байна. Би наатах юм бол тэсэхгүй юм байна. Тэгээд тийм учраас чи энэ хязгаарыг давж болохгүй гэдгээ тодорхой ойлгуулад давсан тохиолдолд шууд арга хэмжээ авч л явах юм байл л дээ. Тэгэхээр би өөрөө чиглүүлэх тал дээр амар том алдаа гаргаж ирсэн юм байна гэж бодсон. Одоо нөгөө хүнд бол нөгөө нэг бүр хитрүүлэх боломжийг үнцийг нь би баг өөрөө тавьсан байгаа байхгүй юу. Дээрээс нь дахиад нэг юм дээр ярихад би хизээч юу н хэлсэндээ байгаагүй юм билээ.
Тэр нь юу вэ гэхээр одоо юу гэдэг. За уучлна гэчээд хизээч уучлаагүй жишээлбэл нөгөөтэйгөр би чамайг үзэн ядчихин гэж хэлчихэд бараг хизээч үзэн ядаагүй. Эсвэл би чамаас салмаар байна, би твчихгүй байна гэчээд хизээч ингээд салж чадаагүй ч юм уу. Тэгэд ингээд дандаа боджоосоо эсрэг үг хэлж эсрэг үйлдэл хийдэг. Чамтай чамгүй амьдрна гэж хэлдэг. Яг ясам дээр дотроо бол тэр хүнээс амар хамааралтай байх жишээ нэ. Тэгэхээр нөгөө хүн чинь эхлээд яг хөө тэгэж хэлэхэд нь айн. За тэгээд нөгөөх нь би чамтай чамгүй амьдрна гэж үнийг хэлэхгүй бааш дотроо бол чамгүй бол амьдрч чадахгүй гэсэн байр суурьтай байгаа тэгээ гаргаа илчиж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө хүн чинь нэхэндээ айн. Би болохоор дотроо амьдрч чадахгүй байгаад байгаа болохоор хэрвээ яваад өглөөхт араас нь явна. Тэгээ араас нь яваад ингээд байнга чамтай чамгүй амьдрын өстой салъя болиё гэжэл араас нь яваад тахаар нөгөө хүнд ямар тохио очих вэ гэхээр энэ хүний үг бол зүгээр л юм хоосон үг юм байна. Тэгээд миний үгний үнцийн өөрөө одоо үнгүүдээд миний байгаа оршихуй өөрөө үнгүүдчихээр би болохоор хэлэхээр үгэлсэн болдог. Миний хэлж байгаа үг үлэг сонсогддог. Миний ууралж байгаа уур уцаар худлаа байдаг. Тэ? Яагаад гэвэл нэг өдөр үзий ячаад маргааш нь ингээд үхтлээ хайрлаад байгаа юм чинь дээ. Тэгээд яагаад би тэрийг зүгээр ингээ өөрийгөө хамгаалах гад юм өнгө эсэх дээр айгүй ингээд худлаал дүр эсэх гэж хичээдэг байсан болов гэж бодод байгаа юм л та. Тэгээд ийм байхлаар чинь нөгөө хүнд чинь бүх юм нь үнгөө, бүх юм нь зүгээр л нэг юм хий хоосон үг шиг, хий хоосон дүр байдал шиг яг яс юм дээрээ энэ хүн бол ингээл яг л нэг байгаа нь юм байна. Тэгээ энэ өөрчлөгдөхгүй юм байна. Тэгээ би бол дураараа дүргэж болох юм байна гэдэг ийм сэтгэлдлийг, нөхцөлийг бүрдүүлж өгч исэн юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Яг ингээд бодохоор би өмнөх бичлэгийг зөвхөн эрэгтэй хүмүүсийн тухай бичлэг болгож хийсэн жаахан буруу юм болчоод байна л да. Ер нь эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүх хүний хувьд гэж л анханасаа ярих ёстой байж тэл гэж бодод байна. Би одоо нэг өөрөө эмэгтэй болохоор ялчгүй тэгэл эрэгтэйгээс эхлээд тэгээд ярьсан байхгүй юу. Түүнээс иш ер нь бүх хүний хувьд ингээд хоёр төрөл байгаа байхгүй юу. Нэг нь арга зайлыг өөрийнхөө төлөө ашиг хонжооны төлөө төлөвлөж бодож зоригтойгоор хийдэг ийм жижигхэн зүйлийн төлөө. Нөгөөх нь болохоор зориггүй, ухамсаргүй үг үйлдэл, арга зайл, сэтгэл хөдлөл, тарих, оюун зүрх, сэтгэл бүх юм ийм холилдмал байдалтай. Нэг ийм хоёр төрлийн хүн байгаад ах шиг байна. Тэгээ энэ хоёр хүн ямар дүр байдал үзүүлдэг вэ гэхээр хоёулаа л хэлснээс өөр хэлсэндээ байдгүй амлсан аманда хүрч чаддгүй тэгээд хоёулаа ирээдүйн тооцоол ялангуяа хол алсын тооцоол маш муутай. Дандаа ойрын зайдаа нэг нь сэтгэл хөдлөлөөрөө ч юм уу зөнгөөрөө ч юм уу тухайн өдрийнхөө нэг тийм байр байдлаар юм аргацаасан үйлдэл хийдэг. Нөгөөх нь ойрын зайд зориг тавьчаад өөрийнхөө гой сайхны төлөө ашиг сонирхлын зориг тавьчаад тэрэндээ төлөвлөгөөтэйгээр богино хугацаанд юм худлаа зан гаргадаг. Ийм хоёр төрлийн худлаа хүн байгаад байгаа байхгүй. Тэгээ би болохоор тэр зөнгөөрөө ухамсаргүйгээр ингээд тэгдэг худлаа хүн нь бидний манипулятив хортой гэж яриад байдаг хүмүүс бол тэр ойрын зайны төлөвлөгөөн дээр худардаг ийм хоёр төрлийн хүн байгаа байхгүй юу. За гэхдээ тэр манипулятив хортой гэд байгаа хүмүүс дотор бол ихэвчлэн бүр ингээд эрэгтэй хүмүүс зөнхөлдөг байхгүй миний бодлоор. Одоо эмэгтэй манипулятив хүн бол би өөрөө адилхан эмэгтэй болохоор ч тэр юм уу надад ер нь нэг сүртэй нөлөөлөл үзүүлж чаддгүй надаа ингээд шууд худлаагаан шууд мэдэгддэг нэг юм хол явахгүй ил тод ингээд илт мэдэгдэм байгаад байдаг байхгүй эрэгтэй хүмүүсийн болохоор мэдэгдэггүй энэ одоо эсрэг хүүстэй холбоотой юу би одоо сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээд
ер нь базаад хэлэхэд төгөлдөр эрэгтэй хүн байхын тулд хамгийн гол зан чанар нь ам ар нь бат байх буюу тэр ам араа бат байлгахын тулд холын зайны тооцоолол холдоо зорилгоо тавьж яах нь одоо хамгийн чухал. Тэгээд тэгж чадсан эрэгтэй хүмүүст нэр төртэй байж чадна, өөрийнхөө хувьд баатарлаг авьяатай байж чадна. Тэнгүүд эмэгтэй хүн болохоор ямар байх хэрэгтэй юм бэ гэхээр эн чинь одоо ийм эрэгтэй хүнийг холын зайны зорилгоо зөв тодорхойлоод тэрэндээ бат тогтвортой бай гэсэн үг байгаа байхгүй юу? Тэгэнгүүт эмэгтэй хүн ямар байх ёстой юм бэ гэхээр эмэгтэй хүн байглаасаа миний бодлоор заяа байглаасаа хувирч хувьсах өндөр чадамжтай энийгээ зөв ухаалгаар хэрэглэж сурах хэрэгтэй юм шиг байна. Яад гэвэл эмэгтэй хүн дээр урт хугацааны тооцоол угаасаа ер нь бол байдаг. Нөгөө нэг ээж хүн болдог учраас ээж болчихж байгаа хүн чинь угаасаа гэр бүлийнхаа төлөө сэтгэхээс өөр баг юм аргагүй байдаг хгүй юу? Ер нь бол бүр тэгж их хүнээ байцсан, им хүнээ байцсан хүн биш л бол үр хүүхэд гаргаж өрийн зулаа үнэрлж үтсэн эмэгтэй хүн бол гэр бүлийнхаа үр хүүхдийнхаа ирээдүйн төлөө сэтгэж бодох нь одоо ингээ зайлшгүй тулгын шаардлагатай шиг байдаг. За яг орчин үед энийгээ хаяад ингээл өрийгөө л гээд байдаг эмэгтэй хүмүүс олширсан. Гэтэ тэднийг тэгээд орхичээ те. Тэд нар тэгээд байглаасаа хийсэн үндсэн үүрэг хариуцлага орхиж байгаа хүмүүстэй би одоо юу ярих вүлээ дээ. Тэнгүүд ихэнх эмэгтэй хүн үр хүүхдээ төрүүлээд өөрөө асарч өсгөж хүмүүжүүлж байгаагийн хувьд ирээдүгээ үр хүүхдээ гэр бүлээ үргэлжээл бодож идэг. Бодохдоо хэрэгжилж байгаа арга барилын хувьд болохоор ухаалаг байхгүй бол тэн дээр алдаа нь гараад байгаа байхгүй юу? Юу гэсэн үг вэ гэхээр түрүүний миний хэлсэн шиг тийм ухамсаргүй байдлаар үгээ үн цэнгүүдүүлсэн, өөрийнхөө оршихуйг үн цэнгүүдүүлсэн үг үйлдэл дүр байдлыг үзүүлээд байж болохгүй. Хэрвээ тхиим бол нөгөө үнцийн үнэлгээ гэдэг юм чинь өөрийн чинь хувьд ч тэр хүний хувьд ч тэгээ бусад хүмүүсийн хувьд ч буураад явчих юм байна гэж хэлсэн. Буурал нэг буултан дээр ярьжсэн байхгүй. Эмэгтэй хүн бол нүүх чадвартай гэд одоо өөрийгөө жижиглэгч чадвартай, буцаагаад нэгтгээд базаад томруулах чадвартай ингээ ирээ дагаад нүүж явах шаардлагатай. Энэ бол харилцааны хувьд юм уян хатан чадварыг хэлээд байгаа байхгүй юу? Хажуудах хэрэгтэй хүн чинь дорой байгаа бол тэр дорой хүнтэй яг ийм дорой өнцгөөс нь харьцах хэрэгтэй байхгүй юу? Хүндлэлийг хэтрүүлж өгч болохгүй, жишээлбэл урмын үгийг хэтрүүлж өгч болохгүй, хайр халамжийг хэтрүүлж болохгүй. Тэрний оронд тэр байгаа байдлыг хүлээн зөвшөөрөөд тэр 1-р ангийн хүүхдэд 10-р ангийн хүн юм заах гэдэг гэж бодъё л тоо. Тэнгүүд 10-р ангийн одоо айлгүрийн хичээлийг 1-р ангийн хүүхдэд ойлгохгүй. Тэр чинь үржих хуваах нэмэх хасгаас нэг хэл заах хэрэгтэй. Тийм болохоор хамгийн наад захын хүндлэл, хайр, итгэл гэдгийг үн цэнтэй гэдгийг ойлгохын тулд тохирсон хэмжээнд нь өгөх юм уу? Тиймэрхүү ингээд нөгөө үе шат дамжлага эхлэх авах арга хэмжээ чинь яг тухайн хүнийг үнэлж байгаа үнэлэмж, тухайн хүнийг харж байгаа өнцгөөс шалтгаалаад хуурж өөрчлөгдөж явах ёстой. Тэгтэл зарим нь өөрөө 1-р ангийнх, тэгээ 10-р ангийн хүнтэй харилцсан ч юм уу те. Тэнгүүтээ нөгөөдхөө нөгөө 1-р анги дээр буулгаж иргээл те. Нэг зөвхөн л мөнгө төгрөг хумс хуруу нүүр ам яриад байдаг. Тэрийгэ нэхээ шаардаад байдаг. Тэрүүгээрээ одоо хайр халамжийг хэмжээд идэг ч юм уу. Тэнгүүд тэр эмэгтэй хүн бол тэр 10-р анги руу суралцаад нөгөө хүн бол мөнгө хумс хуруу өнгөц хэсгийн байдлаас бүр хол алсыг харж байгаа тэр нөхцөлд нь очиж таарахгүй бол тэр гэр бүл ингээд явахгүй байхгүй юу? Ерөөсө бие биетэйгээ ойлголцохгүй зөрчил үүснэ, нэг нь нөгөөгөө голно гэсэн. Тэгэхээр иймэрхүү нөгөө нэг
уян хатан чанартай иймэрхүү ийм хувирал хувьсэл сайтай үйлдэлүүдийг болохоор эмэгтэй хүн аягүй сайн хийж чадах юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Эмэгтэй хүн өөрийнхөө энэ онцлогийг яг эмэгтэйгээр нь ашиглаж явахгүй болохоор одоо гэр бүлийн харилцаанд ч юм уу те альва харилцаанд хүүсэн солигдчиход байгаа байхгүй. Одоо нөгөө эрэгтэй хүмүүс нь хариуцлага үүрдэггүй болсон цаг болохоор нөгөө өмнөөс нь хариуцлагыг үүрж явсаар хагаад эмэгтэй нь эрэгтэй хүн болчиход байгаа. Эсвэргээрээ хажууд нь эрэгтэй хүн байгаад байгаа нөгөө эрэгтэй хүн чинь өөрөө эмэгтэй хүн болчиход байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө хувирч хувьсах чадамж нь эмэгтэй хүнээс бага штэ. Одоо тэр хүчрхэг эмэгтэй хүний хажууд очиж тэрний хэмжээнд хүчтэй болох чадвар эрэгтэй хүнд харьцангуй суул байдаг юм шиг байгаа байхгүй. Тэд нар ч одоо нэг тих гэж оролдож хичээх энэ эмэгтэй надаас илүү байна да гэж мэдрэх юм бол тэгэл сүр сүлдэн зүгээр байхгүй болчихдөг юм шиг байна. За байхгүй болохгүй маа гэхэд хүүсээ солиод байгаа эмэгтэй хүний хувьд одоо ингээд эрэгтэй хүн шиг ажиллаад байна гэсэн үг шүү дээ. Тэгээ хоёр эрэгтэй хүн хамт байхаар чинь тэнд чинь ямар юмны хайр, инрэл, халамж, анхаарал явах вэ те. Нөгөө эмэгтэй хүн хангалттай биеэ даацсан байхад эрэгтэй хүнээс инэрлийн сэтгэл гарахгүй шүү дээ. Жишээлбэл тэр энэ дээр эмэгтэй хүмүүсийн гаргаж болох нэг амар гоё зээл байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр тухайн эрэгтэй хүний байгаа төвшнөөс нь арай жоохон доогуур нь очоод тэгээд нөгөө хүнийг хүчтэйгээр нь мэдрүүлнэ. Тэгтээ дээшээ 1-р ангийн хүүхэд бол 2-р ангид орох ёстой гэдэг чиглүүлгийг мэддэхгүй-зэр ч юм уу эсвэл мэддэхгүйгээр ч юм уу хийх гэсэн нэг ийм гоё уран нарийн арга байж болох юм шиг байгаа. Ямар эмэгтэй хүн ийм зүйлийг хийж чадах вэ гэх юм бол нэгдүгürt өөрийгөө аягүй сайн олцсон байх шаардлагатай, өөрийгөө аягүй сайн таньж мэдж явах шаардлагатай. Одоо миний тэг үг үйлдэл бодол санаа хоорондоо зөрж гин үү, адилхан байна уу, өөр байна уу, би ухамсаргүйгээр тэг надад хамаагүй гэж хэлчихэд дотроо яг үнэндээ хамаарч байдаг юм уу гэдэг юм уу те. Иймэрхүү алдаа их гаргадгүй өнтер гэдгээ сайн тодлоод яг үнэндээ надад хамаатай юм уу хамаагүй юм уу, яг үнэндээ миний хүсэж байгаа юм энэ мөн үү биш үү гэдэг ч юм уу, энийг аягүй сайн тодолж байх шаардлагатай. Тухайн эрэгтэй хүний төвшөнд өөрөө хүрэхгүй бол суралцах шаардлагатай, хүрэхийг хичээх шаардлагатай болчоод байна л та. Тэгжиж бид нар ийм нөгөө уян хатан байглаас заяасан уян хатан хувирч хувьсч чаддаг энэ чадамжаа ашиглаж иж энэ эрэгтэй хүмүүсийн чинь үнд суйрлаас нь зөвөр ийм хөөрхөн чиглүүлэг хийх ёстой байгаа байхгүй юу. Бүр ингээд нийгмийг өөрчилж чадах хүч уг нь бол эмэгтэй хүмүүст байгаад байгаа юм шиг надад харагдчихээн. Бид нар ч болохоор өөрсдөө хариуцлагын өмнөөс нь авчаад тэгээд хариуцсангүй гэдэг ч юм уу те, ийм амар сонин логикгүй алдаа амирх гаргадаг байхгүй. Эсвэл ингээ хүндэлж чинь гэж хүндэлдэггүй ч юм уу. Эсвэл ингээ өөрөө хүчрхэг болохоор нөгөөдхөө бүр ингээд жижиглээд хямар сүлдэггүй болгоод бүр ингээд ураа тастаад бүр ингээ амтан болгоо орхичдөг ч юм уу. Ингээд айгүй сонин ийм ухамсаргүйгээр айгүй буруу арга зам хэрэгэлдэг юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Тэгээд жишээлбэл одоо ингээл эго тулцсан хүнийг хамаагүй магтаал шагшаал гэж болохгүй. Тэгэхэд юу яадаг шүү дээ. Эмэгтэй хүмүүсийн ажиглаад тахад нөгөө өнгөн хэсэгтэрээ ингээд ил тод гэрэлтэж яваа эрэгтэй хүмүүс рүү бүгд шавдаг. Бүгд тэр эрэгтэйг магтдаг. Би энийг бол бүр амар ажиглажсэн заяа хүмүүс ингээд ёо гэж бодтолтой эмэгтэй хүмүүс бүр ингээл тэр нэг гоё өнгөц хэсэгтэрээ гоё явж байгаа эрэгтэй өмнө рүү ингээд шаваад идэг байхгүй. Нөгөө хүнээ улам эвдээд идэг. Тэгэхээр бид нар бол тэр хүнийг уулнаал ингээд тэгж шавснараа тэр эрэгтэй хүнийг бүр зүгээр алаад байгаа байхгүй. Тэгээ алсныхын дараа яг ингээд бодит үрдүн гараад эхлэхээр тэр чи өстой гаднаа гяланцаг өстой амарлаг харагддаг байж та худ залуу малуу гэдэг рүүгээ яваад орчод байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг бэлэн хоол болж очих биш, амруу нь хоолыг хийж өгөх биш, чи наад хоолоо олоо гэдгийг аюу юм уран
арга михтэйгэр одоо ухаалгаар хийж явах ёстой. Бидний үүрэг тэр бидний хийж чадах чадвар байгалийн өгөгдөл зүүн ингээд энд болвол нь хангалттай хүрэхэр байдгийн юм шүү. Би болохоор энийг яг нэг юм зөнгөөрөө хийдэг байсан юм лээ. Ерөөсө ухамсарлахгүйгээр нөгөө генэнд маань удамшилт маань одоо тийм хатад ээж нарын ч юм уу те тийм ухаан мэдлэг байгаад идэг. Тэрний ингээд нөгөө бүр амьдаа тулаад бүр ингээд сэтгэл готролд ороод байхгүй болохоор ч юм уу ингээд үе гарч ирээд идэг. Тэрний юу вэ гэхээр би ингээл одоо зөнгөөрөө заяа яагаад гэдгийг мэдэхгүй, яаж гэдгийг мэдэхгүй ингээл эрэгтэй хүн надаас дээгүр гэж яагаад ч юм боддог. Энэ бодол маань ингээд хизээч бараг өөрчлөгдөж байгаагүй хаа. Тэнгүүтээ энэ зөнгөө яг ямар учиртай зүн гэдгийг сайн ойлгохгүй ухамсаргүйгээр хийхээр нөгөө хүнээ ингээд надаас дээр байж хахад нээгөөгөр нь дэмжсээр байгаад надаас дор ортол нь тэ эгонд нь идүүлж бариулж ингэж өөрийгөө золиосолж хоёр талд хоёр хүнийг хохироогод яваад байгаа байхгүй. Тэнгүүтээ бүр ингээ хохирол нь болохоо байгаад эхлэхээр дахиад нөгөө зөнгөөрөө бардам зан гараад ирдэг. Бардамнаад нөгөө эгогийн тэжээгээд ийм том болгоцсон хүнээ буцаагаад чи бол өстой юу ч биш гэд ингээ голоод хаяад орхиод ингээд идэг. Нэг юм би одоо өнгөрсөн амьдралаа ботхоор яг нэг орон гар мэдрэл муутай юм шиг байгаа байхгүй. Ингээл нэг бол ингээл би та чиний төлөө бүх юм хийнэ тэрэ гэсэн байр байдалтай байж байна. Тэгээ яг бүх юмыг хийх гээд байгаа мó гэхээр ингээд нөгөө хэмжээ хязгаараас хитрээд амар сонь тэнэг юм шиг зан гаргаад тахаар юу ээж ч үгүй ямар амар тэнэг юм бэ гэд ингээд нөгөө голох үнэлгээ буурах хүндлэлээ бууруулах ингээд нэг юм огцом ширүүн ийм хоёр тишээ савлсан тэгээ тэрийгэ яаж яагаад ямар тооцоолгүйгээр шууд ингээд ухамсаргүйгээр сэтгэл хөдлөлөөр хийдэг тийм. За яг муухагаар хэлэх юм бол айгүй тэнэг эмхтэй хүн байсан байгаа байхгүй. Тэнгүүд ер нь бол эмхтэй хүн чинь яг энэ өөртөө байгаа юм олон хуурь чаддаг чадвараа зөв ашиглах юм бол ухаалгаар ашиглах юм бол ямар ч эрэгтэй хүнийг баг ингээ босгоод ирэх уран арга зээлийг өөрөөсөө ундруулж чадах чадвартай. Тэгээд тийхийн тулд хамгийн түрүүлж өөрөө яг юу хүсээд тэг яг хүссэн шигэ юм хийж гинүү хийхгүй нү гэдгийг эхлээд таньж мэдэх шаардлагатай. Хийхгүй байвал миний хүсэж байгаа зүйл тэнд байгаа юм бол би одоо юу хийвэл тийшээ очих вэ? Миний хийж байгаа зүйл хаашаа чиглүүлж байна вэ гэдгийг ингээ сайн бодож тооцоолох юм дадалтай болох шаардлагатай байгаа байхгүй юу? Одоо энэ дэр нэг жишээ ярихад бидний ухамсаргүйгээр хийдэг нэг амар сони юм байдаг. Бид нар ингээл одоо би бол залуутай амар их тэгдэгсэн. Одоо ч хаяа тэгдэг. Ингээл амар гадна төрхөн дээрээ гоёж хангалал. Ингээл хамаг юм гаргачихна. Тэгэл нөгөө тэрүүгээрээ ингээ эрэгтэй хүмүүсийг татааддаг. Тэгээ одоо тийм хараад байгаа эрэгтэй хүн, тийм зураг хүрэг хараад байгаа эрэгтэй хүн ер нь нэг ухаан бол бодохгүй байгаад байгаа байхгүй. Тэрийг ерөөсөө ингэ тооцоолохгүй. Тэгчээд нөгөө нэг ингээ хүрээд ирэхээр нь энэ эрэгтэй хүмүүс бүгд адилхан ганц л юм боддог. Ерөөсөө ухаан сэтгэл харж мэдгүй гэд ингээд балаараад байдаг. Өөрийнх нь илэрхийлэмж нь одоо юм шалдан үцхэн харагдчаад тэгээд нөгөө хүнээсээ хүй чи миний ухааныг олж хараач гэж бодвол бас үнэхээр гоё супер логгүй үйлдэл байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө нэг тэгсээр агаад ингээд орчин цаг чинь зүгээр л юм хөх бөхсний цаг үе болцсон. Тэгээд эрэгтэй хүмүүсээ тим юм дасгацсан, сургацсан. Тэгэл нөгөөдөл нь ингээд тим хараад байгаа юм чинь тим юм л баг бодож амьдрнэстэй хаа сайгүй Instagram орлоо, гадагшаа гарлаа, нэг олон нийтийн үйл ажиллагаанд очлоо дандаа шалдан хүмүүс одоо сүүл рүүгээ бараг левчиг төрсөгдөг явж штэ 100 бол дандаа тийм хараад байгаа эрэгтэй хүнийг тийм ухаан сэтгэл мэтгэл бодох зав бараг гарах уу. Тэгэхээр одоо ингээд нийгмийнхаа өнгө төрхийг эмэгтэй хүмүүс бид нар бас өөртөө ингээд сайхан гоёор бүтээсэн байгаа байхгүй юу. Тэгээд одоо үр шимийн өөртөө нөхөрт гарахаараа эдэлдэг тий. Үр дүнгийн өөртөө
өөрөө ингээд хайртай хүнтэй болохоро эдэлдэг. Яг гэвэл нийгэм даяараа шалдан хүүхэн. Тэгээ тэр донд эрэгтэй хүн ингээл тархиараа сэтгэл үнчээр нэг хүнийхээ ухаан сэтгэл төр төвлөрөөд явхад бол бас жоохон хэцүү. Тэгээ би бол эрэгтэй хүн чинь байглаасаа нэг тийм амтан байхад чинь бол хэцүү л байдаг байх гэж бодож би бол ойлгож байгаа байхгүй. Гэх мэт иймэрхүү логикгүй үг үйлдэлээ болоод эхлээд ямар ч гэсэн өөрийгөө олж таниад бид нар эрэгтэй хүмүүсийг бодохны өөр төрөө ажиллах өөрийгөө таних амар сонирхолтой бас чадвартай байдаг байхгүй. Одоо миний өөрийгөө таних дэвтэр эрэгтэй хүн авч ясна айгүй цөөх мэдэрч 70-80% та эмэгтэйчүүд авдаг. Миний энэ юу ч гэсэн өөртөө ажиллах тухай юм уйдгартай яриаг маань 70-80% та эмэгтэй хүмүүс сонсож байгаа. Бид нар ч угаасаа юм байглаасаа юмыг яаж нэг зүү зөхстэй болох уу гэдэг тэр анхаарал хандуулж явдаг. Тийм өнгөц хөнгөн байдалд ингээд нэг живэд байдгүй гайгүй юм онцлогтой хүүс байгаа байхгүй. Тэнгүүд өөрийгөө эхлээд таньж мэдээд тэр чадвараа ашиглаж өөрийгөө таньж мэдээд яг юу үнцэнтэй би хаана ямар үр дүнд хүрэх гээд байгаа тэр яг холын зориг холтой байд юм байц. Тэнгүүд алхам алхмаар ойрын зоригтой миний үг үйлдэл миний бодож санаж байгаа үнэлж байгаа үнэлэгдэх гээд байгаа, үнэлүүлэх гээд байгаа үнц нь хоорондоо мөрөгж гинүү гэдэг энэ тооцооллыг яг зөв зүйтэй зохистойгоор хийж тэрэндээ тохируулж өөрийгөө хянж үг үйлдэлээ гаргаж чадах юм бол энэ бол ингээд нийгмийг өөрчлөхөөс хэмжээний том өөрчлөлт авчирч чадах үйс хувь хүний өөрчлөлт болох байгаад байгаа байхгүй. Яа тэгвэл эмэгтэй хүн эрэгтэй хүнээ базах биш шүү заяа удирдах хянах биш өмчлөх биш харин ингээд зөв зүйтэд зөөлөн аргаар айгүй сайн чиглүүлэх чадамжтай ийм хүүс. Эрэгтэй хүн бол тэр чиглүүлгийг хэрвээ ухаантай бол үнэлж аваад тэгтээ тэр чин толгойдоо л явж явах хэрэгтэй. Тэр чин эрэгтэй бол ингээд чиглүүлэг авч л байгаа болохоос яаж хийхээ, хэрхэн хийхээ, өөрийн эцсийн зорилго хаана хүрэхээ өөрөө шийдэж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол ирээ байж штэ. Тэгэхгүй бол тэр чинь эр хүн биш болчихно. Тэгэхгүй бол тэр чинь уцан хөлтэй болж байгаа байхгүй. Хүн ер нь нэгийгээ ингээд уцан хөлтэй болоод болгоод ингээд нэг тийш яв, ийшээ яв, одоо тэгж унд, тэгж бос, тэгж ийд гэд бүх юмыг заагаад тах юм бол айгүй утахгүй штэ. Тийм зарим эмэгтэй хүмүүс тийм байлахыг айгүй сонир хүсэж иддэг. Надад бол шал ядаргаатай байхгүй. Тэгэл ямар хүүхэд биштэй те. Тэр хүн өөрөө мэдээд юмаа хийжүүл бүр тэрэн шиг жаргал байхгүй. Тэгээ мэдээд хийжүүл хариуцуулаад орчих чинь санаа амар байхгүй. Тэгэл тэр чинь хүсэхгүй байхад нь хүчлээл, ойлгохгүй байхад нь хүчээр ингэдэж жуух, өмсөж зүүх, гарах орох бүх юм ингээд бариад базаад байх бол үнэндээ бол амар ядаргаатай өөртөө амар тамийн ажил байдаг. Тэгээ би зарим эмэгтэй хүмүүс тийх дуртай байдгийг сайн ойлгохгүй байна. Тэрний оронд зүгээр л хан хязгаарыг нь тогтоох байдлаар чиглүүлээд чи яг энэ байдлаар амьдрал чи яг архичин болноо. Би бол архичинтай амьдрахгүй гэдгээ тодорхой хэлээл. Тэгээд үнэхээр архичин болоод байх юм бол тэгэл явна гэснээр явдаг. Үгээ үн цэнтэй байлгадаг. Жишээлбэл. Тэр чинь ингээд тэр эрэгтэй хүнд сургамжихгүй. Тэгэхгүй тэгэл одоо юу гэдэг чамаас салнаа болно гэж тэгэл арх ууж ирэх болгонд нь уучлаа л ахаар чиний хэлж байгаа үг чинь үн цэнэгүй нөгөө хүн уламд ортно гэх мэт ингээд давхар маш муу ур дагавруудыг бид нар өөрсдөө ингээд тариад байгаа байхгүй. Энийг одоо айгуу гоё ухамсартайгаар зохицуулж чадхаар хэмжээний юм гоё сэргэлэн хувьсамтгай өөрчлөлтөнд сайн уян хатан тасан зохицолт сайтай ийм хүс байгаа дээ штэ. Тэгээ нөгөө нэг угаасаа үр хөвгт төрүүлдэг, үр хөвгтийнхаа ирээдүг боддог учраас дандаа ийм урт хугацааны холын бодолд чиглэж уг зөнгөөрөө явдаг хүс ахгүй. Зарим эмэгтэй хүмүүс энийг мэддгүй байж магадгүй. Тэг мэдхгүйгээр ингээ хайр халамж хүсээд байна л гэж ойлгоод байдаг. Хайр халамж хүсээд байгаа чи яагаад вэ гэхээр гэр бүлээ удаан тогтвортой байлгах хүслэл ард нь нуугдаад байгаа байхгүй. Халамжгүй эрэгтэй хүн бол яах юм чин гэр бүл ганхаж гин гэдэг тохио аваад байгаа болохоор л намайг хайрлаач, намайг халамжлаач гэж ингээ бодоод байгаагаа өөрөө юм урт
хугацааны зорилго тавьчаад тэрийг хамгаалах байна гэдгээ одоо жишээлбэл ойлгохгүй, мэдэхгүй, танихгүй өөр үгээр илэрхийлээд өөр өнцгөр хараад тэгээ тэр харсан өнцгөөсөө буруу арга хэмжээ аваад байгаатай холбоотой. Уул нь бол би урт хугацаанд энэ гэр бүлийг тогтвортой байлгахыг хүсэж байгаа юм байна гэдгээ таниад мэдчих юм бол хайр халамж нэхээсээ илүү за би ямар арга хэрэглэх үү, яаж энэ хүнтэй зөв харьцах уу гэдгээ бодоод эхлүүл эн чинь хүнээс шал өөр юм гардаг байхгүй. Тэгэхгүй би хайр халамжаар дутаад байна гэвэл нөгөө хүндээ илүү ядаргаатай хүн болж хуурдаг те. Намайг хайрлаадгаа чи халамжлахгүй байна гэж уурлаад уцаарлаад хэрүүл урал хийгээл эсвэл ингээл ороод дуугаа ураагаал ч юм уу нөгөө хүндээ ингээд ямарч бүр урт хугацааны нөгөө гэр бүлээ авч явах биш тэрнийхээ бүр эсрэг үр дүн гаргаад яваад байдаг байхгүй. Тэгээ үнэхээр ингээд хайр халамж дутаад байгаа биш энэ гэр бүлийг урт хугацаанд авч явах хүсэл сонирхол байна гэдэг өнцгөр харж чадах юм бол та одоо нөгөө хүнээ ойлгоход хүртэл одоо дэмтэй өөрөө гомдлож ингэж гоморхож өөрөө баах юм нэхээсээ илүү нөгөө хүндээ юу дутаад байгаа тэрнийг яаж өгөх үү гэдгээ хүртэл бодож эхэлнэ. Магадгүй эмэгтэйчүүд эрэгтэйгээ сайн ойлгоогүй болохоор эрэгтэй холдож болно. Сайн хүсэж байгаа юм өгөөгүй тэ тэр нь заавал одоо ингээд сөрөг утгатай байх албагүй штэ. Одоо жишээлбэл эго тулж яваа хүнд эгог нь дарах төрлийн үг үйлдэл хэрэгцээтэй байхад нь тэрийг бүр дэвэргэх үг үйлдэл хийгээд явбал эн чинь шал өөр үр дүн гаргана нэстэ. Тэгэхээр тэрийг ингээд олж хараад ажиглаад эмэгтэй хүмүүс амар ажигч байдаг. Тэгээ тэрийг олж хараад ажиглаад тэрэнд нь тохирсон байдлаар өөрийгөө хувьсгаж өөрчилж ингэж эн тент нь гарч явж чадах юм бол тэр эрэгтэй хүнийг өстой ингээ алчиг гэлзуулах ер нь бүрэн боломжтой юм шиг юм л та. Тэгээ өнөөдрийн бичлэгийг ингээд яг үгээр илэрхийлж хэлэхэд амар хэцүү байгаад байгаа байхгүй. Айгүй өргөн хүрээтэй одоо юу гэх юм бэ яг юм онч үг хэлэхэд амар хэцүү байсан учраас ойлгомжгүй болцсон байж магадгүй. Тэгтээ би чадгаараа л одоо өөрийнхөө ойлгосон хэмжээнд л жоохон тайлбарлах гэж үзлээ. Тэг би өөрөө энэ дээр бас нөгөө дөнгөж пупа гэж саяхан ингээд нөгөө нойрносоо сэрж байгаа юм шиг ингээд үнцэг харсан учраас өөрөө яг ингээд бүрэн гүйцэд бас ашиглаж сураагүй дөнгөчл ингээд оролдоол таньж мэдэл ямар ч байсан юм нөгөө нэг өмнө нь байсан хайрцагнаасаа гарчаад байгаа байхгүй. Одоо жишээлбэл би бол их сайн хүн, их сайн эмэгтэй, их ухаантай, сайхан сэтгэлтэй, над чиг эмэгтэй хүнийг одоо тэгж гомдоодг нь буруу гэд байгаа боловч яг үүндээ гомдоох үндсээ өөрөө тавьсан гэдэг өнцгөөсөө харах бол надад амархан байгаагүй. Гэхдээ тэгээ үнээрээ л үлдэн штэ. Тэгээд тэгэх үндсийг би өөрөө ер нь зөвхөн нэг хүн дээр ч биш ер нь бүх хүн дээр тавиад яваад байдаг байснаа ойлгоод энийгээ би өөрчлөхгүй бол хизээч одоо хортой хүмүүсээс холдохгүй тэгээ хортой хүмүүсээ засч чадахгүй юм байна гэдэг юм дүгнэлтэн төрөд байгаа байхгүй юу. Өөрөө одоо хортой хүмүүсийг өөгшүүлж бий болгодог хүн би өөрөө болчиход байгаа байхгүй юу. Тэгээ эрэгтэй хүмүүс бол за хамгийн нэгдүгээр тэр эмэгтэй хүн зөвхөн өөрийгөө бодож гин үү, бусдыг бодох сэтгэл байна уу, байхгүй нүг гэдгийг харах бол нэгдүгээр шалгуур нь хамгийн чухал. Энэ бол хүүс хамаарахгүй л дээ. Эрэгтэй эмэгтэй хоёулаа тэр хүн бусдын төлөө өөрөөсөө ямар нэг юм зарцуулах чадвар, сонирхол, төлөвшөл байна уу, байхгүй юу? Энд чинь одоо өөрөө нэг хариуцлагын суурь штэ. Тэгээд байвал одоо их баг байх нь хамаагүй. Тэгээ ямар ч байсан байвал дараагийн ээлжинд эрэгтэй хүн эмэгтэй хүнээс юу харах хэрэгтэй вэ гэвэл тэр уян хатан зан чанарыг л харах хэрэгтэй. Логик сэтгэлгээ тооцоолон бодох чадвар, мэдрэмж тэгээ тэрэндээ тохируулсан уян хатан байдал за нийлээд хэлэх юм бол ухаалаг эмэгтэй байна уу гэдгийг харах хэрэгтэй. Тэгээд хэрвээ ингээд холыг хардаг ухаалаг эмэгтэй хүнээр хань хийдсэн эрэгтэй хүн бол өөрийнхөө энэ насандаа дүүргэж чадах бүх юмыг шавхаж дүүргэж
чадна. Харин за яах вэ сэтгэлтэй. Гэхдээ ингээд ухаан жоохон тэ хорч гараад байгаа эмэгтэй хүнийг бол илүүтэй ардаа дагуулад нөмрлөөд өөрөө тэр эмэгтэйгийнхаа түшиг болгоод инрээд аваад явж болно. Гэхдээ нөгөө тэр эмэгтэйгээрээ өргүүлнэ. Тэр эмэгтэйгээрээ одоо түшүүлж тэр эмэгтэйгээрээ дэмнүүлж холлыг зорино гэх хүлээлт бол бараг хүлээгээд хэрэггүй баха. Тэгээ илүүтэй ухаанаа одоо өөртөө даатгаад өөрийнхөө ухаанд найдаад явсан зүг байх. Хэрвээ ухаалаг эмэгтэй сонгосон бол мэдээж үгийг сонсч байх хэрэгтэй. Гэхдээ тэр эмэгтэй ухаалаг бол өөрөө үгээ сонсгож чадна гэдэг ийм ялгаатай. Яаж сонсохоо мэддэг гэсэн. Гэхдээ тэр сонсгоод чамайг чиглүүлж байгаа, удирдах байгаа, хинж байгаа хэлбэр нь чиний төлөө байна уу? Өөрийнхөө төлөө байна уу гэдгээр дахиад нэг дэнсэлчгэд тэгээд ерөнхийдөө ханаа сонгоход бол ямар ч асуудалгүй юм гоё тодорхой байх болов уу гэж бодож байна. Харин эмэгтэй хүмүүс ухаалаг эр хүн, хариуцлагатай эр хүн хүсч ивэл тэрийгэ өөрөө бүтээж болно. Ер нь баг бүтээхээс өөр гарц байхгүй. Орчин цагт бол юм бэлэн хариуцлагатай хүн бол ханаас ч олдохгүй юм байлээ. Бэлэн эр хүн шиг бэлэн тэ тогтвортой, бэлэн ухаантай эрэгтэй хүн бол орчин цагт шүү ялангуяа ер нь бол олдохгүй. Яа гэвэл тэрийг нийгэм маань бидэнд өсгөж өгөөгүй. Тэгэхээр бид нар харин өөрсдөө маш логиктой. Гэхдээ тэр хүний төлөө зоригтойгоор ингээд хэрвээ чадах юм бол тэр эр хүнээ бүтээх бүрэн боломжтой. Гэтэ энд нэг зүйлийг бас давхар дурдж хэлэхгүй болохгүй бах. Тэр нь болохоор холын зорилго нь хэр ойролцоо байх нь бол жоохон чухал. Яагаад гэвэл тэр холын зорилго хоёр хүний холын зорилго штэ. Холын зорилго хит зөрүүтэй бол нэг нь нөгөөгөө засгаж амар их цаг хугацаа аавна. Яагаад гэвэл хүн ингээд нэг ухаарлыг тээхийн тулд нэг хайрцагнаас гарах гэдэг чинь өөр амар асуудалтай байхгүй. Одоо буурлууд надад нэг юм зааж штэ. Тэгэнгүүт би ингээд хайрцагн дотроос гарч ирэхгүй байгаа тохиолдолд үнэхээр ингээд маш олон туулал, маш олон алтан онооны дараа нэг юм гинт ингээд ухаан орох юм аюу их туулал цаг хугацаа шаардаад байдаг. Тэгэнгүүт тэр хайрцаг нь дотроосоо заавал гарч иж гарц гаргалгаа шийдлээ боловсруулж эхэлдэг байхгүй. Хайрцагнаасаа гараагүй тохиолдолд тэр хүнээс ийм үлгэрийн юм шиг өөрчлөлт, үлгэрийн юм шиг гинтийн одоо донтолтой орхих ч юм уу тиймэрхүү гарц гаргалгаа шийдэл үйлдэлүүд хүсч хүлээгээд бол ямар ч нэмэргүй. Тэгэхээр нөгөө нэг хитрхи хол зайтай нэг нь бүр маш холын бүр улсын хэмжээнд зорилго тавьсан, нөгөөх нь бол зүгээр нэг аар сайрхан нэг зүгээр нэг мөнгө төгрөгний төдий зорилготой хоёр хүн бол нийцэж амьдрахад нэг нь нөгөө нэг хоногийн жаргалын төлөө ийм өчүүхэн тойрогтой байгаа хүнийг өчүүхэн тойргоос нь хоногийн жаргалаас нь гаргаад нэг 2 хоногийн жаргалаас нь 20 хоногийн жаргал гэж явсаар бүр юм улс орноо бодох хэмжээнд хүртэл тэлхийн тулд магадгүй бүх амьдралаа тэр хүнийг засахад зориулаад дуусчих магадгүй. Тэгэх юм бол бас жоохон харамсалтай. Тэгэхээр нөгөө нэг хамгийн гол анхаарах зүйл нь бас яг тэр нэг холын зорилго хэр ойрхон хайрцаг сав оюун тархины хэмжээ хязгаар нь хэр ойролцоо байна. Яг хүн бол алдаж эндэж эсвэл тухайн үедээ жоохон төөрч болно шүү дээ. Том хайрцагтай байх тусмаа тэр дунд бол төрөлдөх магадлал бас маш өндөр. Тэрийг бол чиглүүлэх чинь нэг асуудал. Хайрцагнаас гаргаж ирэх гэдэг чинь бол бас тийм бас амархан ажил биш. Гэхдээ яг болохгүй гэж бол би бодохгүй байна. Боломжтой байх мэдээж бие бүхэн хараас цагаан руу, цагаанаас харлуу, мэдхгүйгээс мэддэг рүү, мэдхээс мэдхгүй рүү ингэ шилжиж явдаг болохоор тэнд зүгээр хэрэг цаг хугацаа зарцуулагдах вэ? Тэр нь тэгээд чиний хувьд
чиний амьдралын зорилго болох үед чиний амьдралын 20 30 жилийг авах зүүн тэнтэй зүйл мөн үү гэдэг л асуудал болохоос одоо өөрчлөлт заасч болохгүй хүн гэж бол байхгүй л ах л та. Тэгээд тиймэрхүү хэмжээний золиос тиймэрхүү хэмжээний цаг хугацаа зарцуулахдаа та өөрөө бэлдэн үү гэдгийг л өөрөөсөө асуучихад бол хариулт нь ерөнхийдөө тодорчих байх. Тэгээд за одоо ингээд ер нь заяаныхаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн талаар өөр нэх нэмж ярих юм үлзэнгүүдээ өнөөдрийн бичлэгийг дэлгэрүүлж ярих гэсэн боловч миний мэдлэг яалчгүй дутаад байна л да. Миний өөрөө нөгөө хэрглэж чаддгүй сураагүй зүйл байгаад байгаа болохоор би олон жишээч авч чадсангүй. Тэгтээ ерөнхий утгыг нь бол ойлгосон гэж найдаж байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Subscribe дараагүй subscribe дараарай.